За сүүлийн өдрүүдэд улсын хурлын гишүүнийг игүүлэн татах асуудал маш хүчтэйгээр яригдаж байна. Улсын маань ерөнхийлөгч улсын хурлын тухай хуульд нэмэлт оруулж улсын хурлын гишүүнийг игүүлэн татуулах нэлээд хэдэн заалтыг оруулсан байна. За тэрээр улсын хурлд хуулийн төслөө бол өргөн барьсан байгаа. Гэхдээ одоогоор хараахан дэв парламентод тэр хуулийн нэмэлтүүд нь орж ирээгүй байна. За үүнтэй адил иргэний зориг ногоо намаас сонгогдсон улсын хурлын гишүүн Батын Батбаатар Наран Туяа Наара нар одоо улсын хурлын гишүүнийг игүүлэн татах хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Одоогоор хараахан өргөн бариагүй. Гэхдээ дэв парламент дээр иргэдээс санал авч байна. За энэ гурван хуулийн төсөл яг юугаараа ялгаатай, юугаараа адил байна вэ гэдгийг та бүхэнд ярьж өгье. Тэгээд заримыг нь бас жишээтэй тайлбарлаж өгье. Батын Батбаатарын хууль бол чагсаалтынханд нэлийн халтай хууль. Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд цаадтар учруулж байгаа улсын их хурлын гишүүн байвал үүнийг улс төрийн шийдвэрээр эргүүлэн татаж энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах. Нэгэсэндээ ард түмний өмнө очиж гэрээ байгуулсан гэрээнийхээ зүйл заалтыг хариуцлага үрж чадах тэр хүмүүс нь улсын их хурлд орж ажиллах ёстой гэсэн ийм үндсэлтээр суйрлагдаж энэхүү хуулийн төсөл боловсрсан. Жишээ аваад ярил л да. Наран Солонго гээд чагсаалтын гишүүн байлаа гэж бодъё. За тухайн чагсаалтын гишүүн Монгол Ардын намынх гээд бодъё. Игүүлэн татах хэсгийг тухайн намын төлөөллийн төв байгууллага буюу одоо Монгол Ардын намын баг хурлаараа хилэлцэж шийдвэрээ гаргаад үүнийг нь улсын хурал эцэслэн шийдвэрлэнэ гэсэн үг. Чагсаалтаар сонгогдсон гишүүд намын бодлогынхоо эсрэг дуугарах юм бол чамайг намаас хөөн шүү, игүүлэн татна шүү гэж доо барьцаалах байдлаар ер нь бол чагсаалтын гишүүдэд нэлийн халтай хууль. Тэгээ энэ хууль хэрвээ батлагдах юм бол батлагдсан өдрөөсөө хэрэгжихээр байгаа. За Наран Туяа Наара гишүүний одоо улсын хурлын тухай хуульд ямар өөрчлөлт оруулж ирж байгааг жишээ татъя. Үндсэн хуулийн цэц улсын хурлын гишүүн оюун эрднийг игүүлэн татах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргачихлаа. За харин энэ талд одоо улсын хурлын гишүүн Даваагийн Цогт Баатрыг гэмт хэрэг үйлдэлсэн ингээ шүүхээр тогтоогдчихлоо гэж бодоход энэ хоёрыг шууд игүүлэн татна. Улсын хурлаар одоо энэ хоёрыг игүүлэн татах асуудал орж ирэхгүйгээр шууд шүүх цэц хоёр эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг. Ингэснээр одоо шүүхийн эрх мэдэл өөрөөр хэлбэл томрох нэ. Хэрвээ одоо ингэж батлагдах юм бол одоогийн парламентын гишүүдэд бол ямар ч хамаагүй 2028 оны ээлжид сонгуулиар байгуулагдсан парламентын гишүүдэд энэ хууль хамаатай гэсэн үг. Ерөнхийлөгчийн одоо боловсруулж өргөн барьсан одоо хуулийн нэмэлтүүд дээр юу байна вэ гэвэл Наран Туяа Наара гишүүний одоо хуулийн нэмэлттэй ер нь ойролцоо. За үндсэн хуулийн цэц одоо тухайн гишүүнийг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад тэр дүгнэлтээ улсын хурлд танилцуулчихсан бол тухайн гишүүнийг шууд эргүүлэн татна. За мөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон шүүхийн шийдвэр нь улсын хурлын дарагт одоо ингээд цаасаар ирчихсэн бол тухайн гишүүнийг игүүлэн татсан тогтоол ингээд баталсанд тооцчих нь байна. Тэгэхээр Наран Туяа Наара гишүүний тэр хуулийн нэмэлтийг ерөнхийлөгчийн энэ хуулийн нэмэлттэй ер нь нэгтгэж болохоор агуулга харагдаж байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгч эргүүлэн татах гэдэг байгаа юм биш. Ерөнхийлөгч ёс зүйн хэмжээг нь тогтоох гэдэг байгаа юм биш. Хариуцлагын тогтолцоог нь тодорхойлгож өгч байгаа. Улсын хурал ёс зүйн тэр дүрмээ тодорхой болгоно гэсэн үг. За Батын Батбаатар гишүүний хууль дээр тухайн чагсаалтын гишүүнийг яагаад игүүлэн татах гэж байгаа юм бэ гэдг нь тодорхойгүй байсан. Тэгвэл ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль дээр одоо чагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноттой зөрчил гаргасан бол одоо нөгөө намын төлөөллийн төв байгууллага нь игүүлэн татах саналаа улсын хурлын даргад эсвэл нам эвсэл бүлгээр нь дамжуулан өргөн мэдүүлэх юм байна улсын хурлд. Батбаатар гишүүний одоо хуулийн нэмэлттэй бас нэлээд ойролцоо агуулгууд байгаа учраас энэ хоёр хуулийг бас нэгтгэх тун магадлалтай. Чуулганы хуралдаа 30-аас дээш хувьд нь хүрэлцэн ирээгүй, чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй гишүүдийг игүүлэн татах нь байна. Тэгэхээр одоо яг энүүгээр аваад үзэх юм бол чуулганы уралдаанд асуудаггүй Алтмаагийн Баттулга, Оюун Эрдэнэ гих мэтийн гишүүд игүүлэн татагдах боломж бүрдэж байгаа юм байна. За мөн одоо гишүүний ёс зүйн дүрм гэж байдаг. Та нар интернетээс хайгаад үзээрэй. Энэ дүрмээ ноцтой болон удаа дараа зөрчсөн бол гишүүн өргөсөн тангаргаасаа нэцэх юм бол
тухайн гишүүнийг эргүүлэн татна. Гишүүд ер нь энэ төслийг хэрхэн харж байгаа талаарх байр суурийг үргэлжлүүл үүргэе. Энд улс өртөө бол хандах хэрэгтэй. Яг гэвэл ахаад ард нь яригдж байгаа юм бол парламентын засаглалын доктортой байдлын тухай асуудал. Энэ хуулийг л баталчвал энэ бас сайхан болох юм шиг, парламентын гишүүд бүгд ёс зүйтэй болох юм шиг хандаж бас болохгүй. Тэгэхээр ерөөс энэ дээр бол өргөн хэмжээний хилцүүлэх хийх хэрэгтэй. За одоо харин олон улсын жишг ямар вэ гэдгийг хамтдаа сонсцгоё. Ариуслах сахилгаас мултарна гэдэг юм уу? Хэрэг хийчээд гишүүний дархан ирэхээр хаацаалагдана. Шүүх хуулиас гадуур байна гэсэн ойлголт дээрээс дэлхий дээр байхаа болцсон юм байна. Заавал нэг тийм хяналтын тогтолцоонд нийтээрээ байдаг. Герман, Франц гэж Европын уламжилт парламентын засаглалтай улсууд байна. Япон байна. Ихэнх нь бол их хурлын гишүүдийн сахилга ёс зүйг хариуцлага тусгай хороод, байнгын хороо, дэд хороо, олон хорооттой. Тэгээд ихэнх тохиолдолд энэ парламентын засаглалтай улсуудад бол парламентын гишүүдийг энэ сахилга ёс зүйн асуудлаар эргүүлгэн татах нь бол нийт парламентын гишүүдийн 3/2-ын саналаар гэдэг бол түгээмэл юм байна.